эрхэм үзэгчдээ Чандван студийн уран бүтээлчид аваргууд нэвтрүүлгийн ээлж дугаарыг үзэгч та бүхэндээ төлөөлж байна. Нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Олимп дэлхийн аваргын хүрэл медальд Монгол улсын гавьяа тамирчин Дугар Сүрэнгийн оюун болд оролцож байна. Монгол улсын гавьяа тамирчин Дугар Сүрэнгийн оюун болд Сэлэнг сайхан нутаг Орхон Сэлэнгийн үзэгсэн төлчээр уурын голын унган хөөхд 1978 оны Мексикт тусан дэлхийн аварга 1980 оны Москвагийн Олимпийн тоглолтын хүрэл медаль улсынхан аваргын алдрын давцанд 12 удаагаар зогссон. Одоо бүхий хангай хөлөвийн дасгалжуулагч. За тэгэхээр бүхий чөлөө төрөлдааны манай алтан үеийнхний хувьд бол үндэснийхээ мөхөөр барилдаж түүн дээрээ суйрлан бүхий чөлөө төрөлдааны одоо энэ замлаа эхэлсэн ихэнх төв байдаг. Харин өөрийн чинь хувьд бол шууд одоо бүхий чөлөө төрөлдааны энэ замд орж бараг одоо мэрэгсэн ийм бөхчүүдийн нэгэ анхны бөхчүүдийн нэг гэж үздэг. Оюун бол гавьяатын бүхийн замнал жохом хаанаас эхэлвэ? Би 1958 оны 10 сарын 5-нд Сэлэнг аймгийн Сүхбаатар хотод төрсөн юм. Тэгээд 1974 онд Улаанбаатар хотод ирж Дамдишар багшийн гар дээр ирснээс хойш өдий болтол яг Дамдишар багштайгаар явж байна да. 1975 онд 76 онд улсын шгшээ багт элсэн гэж тооцдог юм байл намайг бол. Тэрнээс хойш л ерөөсөө ингээл барилдаал одоо ингээл багшаа хийгээл 90 оноос хойш багшаа хийгээл явж байна. Тэгэхээр Сэлэнгээс 74 онд орж ирэхээс өмнө ер нь бүх болын энэ одоо бүхийн алтан үеийнхний жилүү техник ялдсан сайхан амжилтуудыг таавал хүүхэд ахуйдаа сонсч байсан байх. Ер нь өөрийн чинь бүх болгоё гэдгийг өөрөө одоо эхэлж явуу. Аав ээж нь бас одоо миний хүү бүх болоорой гэж одоо зөвлөвөө. Би ер нь өштэй ер нь ааваасаа миний аав л их нөлөөсөн байх гэж боддгийг. Яагаад гэвэл ер нь энэ манай алтан үеийнхэн ч л одоо эд барилдаал ингээд гарч ирж ирсэн үе шүү дээ. Тэгэл хоолойгд орж байгаа байж нөө дугуй бай мөнх хотгоо гэл ингээд гарч ирж яхад би чи одоо тэдний дуурайх бүр тийм бүр баг өвчин болцсон байсан ерөөсөө. Хоолойгд орж ил гэдэг өөрийгөө бай мөнхөл гэдэг нэг тиймэрхүү юутаар өгд байсан. Тэгээ аав намайг авчирч энэ хотод авчираад одоо нэг хүнд үзүүлсэн юм ахал та. Энэ танаа хүү ер нь бүх болох болов гэд асуусан чи яг та ямар ч гэсэн хүүхдээ энэ Дамдиш хүнд өгөөд үзтээ энэ хүн л юм болгоно гэсэн байна. Тэгэл аав намаа бүр жоохон байхад Дамдишар багш 16 хүрэг байхад Дамдишар багш дээр авчирч өгөөл. Тэгэл ер нь Дамдишар багшийн гараар л би хүмүүжиж байгаа шүү дээ. Ер нь Дамдишар багш дээр анх ирсэн тэр өдрийг таавс дурсааш ер нь өөрөө чинь ямар хэмжилт энэ хийлэгүү хүчний дасгалууд хийлэгүү ер нь юу гэж хэлж өв тэр Дамдишар багш ер нь шууд намайг хараад ер нь ямар шалгалт аваагүй ерөөсөө. Тэгээ нэг хийгээд шалгалт над дээр явна л гэсэн. Тэгэл ерөөсөө өөрөө харсан юм байлгүй дээ. Өөрийгөө дасгалжуулагчийн нүдээр. Тий. Ер нь зүгээр анхны тэмцээн тийм ээ. Тэрний тухай хойшлаач. Анх би тэр төмөр замын нэрмж тэмцээн гэж тэмцээн болдог байсан юм. Тэгэхэд би ч хүүхэд байсан 75 онд байна да. Тэгэл тэр тэмцээнд л төрүүлээл тэгэл 81 он хүртэл одоо Монгол хүнд ялагдаж үзээгүй явж 81 онд анх удаа манай одоо энэ гавьяат тамирчин инхэд интернационал тэмцээнээр ялагдаж анх удаа Монгол хүнд ялагдаж үзэж ирсэн. Би ч ихээс аруулаа болох тэр чи ах маа намаа жоохон бахан сургуульд явчихсан. Тэг бүр жоохноос л түлээ нүүрс одоо бүх юмнуудаа би ер нь баг гадаах ажиллаа хариуцдаг байсан. Спортын ярьдаг бол биеийн хүчний бэлтгэлүүд ер нь Дамдишар багш нар бол бэлэн ирсэн байх нэ тэр. Гэхдээ ер нь би бас усанд их сайн байсан. Тэрнийгээ бол биш сүүлд нь бодоод идэгий. Сүүлд бодоод ахад биш тэ. Усанд сайн байсан маань биш тийм ээ. Уушигны одоо чадал сайтай болчдөг байдаг юм. Одоо ер нь хэрэгтэй болчихгод ер нь их өгцсөн байсан баг гэж бодлоо. Би бол Сэлэнгд ер нь жарах ашиг өссөн үү ер нь. Би бүр багасаа тэ орхоны чинь нааш цааш нь ерөөсө хэд гардаг болтсон байсан. Тэр бол над бол их дэм өгсөн баг гэж боддог юм бүх болоход бол. Та Сэлэнгд барилдажсэн үү? Сэлэнгд ахта бүх олё гэж бодож байсан үү? Ер нь Монгол хүүхдүүд чи ерөөсө багасаа л дээлээ урж эхэлдэг үстэй. Ер нь чөлөө төхөөр бол анх улсын багшийн дээд сургууль төгссөн Дорж дам гэж хүн очиж исэн. Тэрний секцэнд би явж байгаа шууд ирсэн дээ.
Үндэсний өхөр ер нь хүүхэд байхдаа барилж юу? Би анх 75 оны үндэсний бүхийн эдэрчүүдийн авраг шалгаруулах тэмцээн гэж байдаг байсан шүү дээ. Тэгэхэд анх удаа улсын аврагт бага наснд төрүүлж шандас тоол авч ирсэн. Тий. Анхны медаль, миний тэр анхны медаль мөнхөд авраг зүүж өгчөөсөн. Тэгээд одоо тэрнийг би их бэлгшээж явдаг. Миний медалнуудын хамгийн дээдлэл явдаг. Тэрээр 1981 онд дэлхийн цомын тэмцээнээс мөнгө, тэр жилийн оюутны университет тэмцээнээс хүрэлбэд алгурдсан бөгөөд найрамд даримуудын тэмцээний 8 удаагийн авраг болсон гээд эх орныхоо нэрийг төв дэлхийн дэвжээнд олонтоод орсгож явсан манай алдарт хөгчүүдийн нэг үлээ. Тэр үеийн дэлхийн хүчнүүдтэй уран мөхийг уралд улам барилдаж тэднийг нэг ус удаа өвдөг шороодуулж явсан аргагүй дэлхийд данстай Монголын хүчнүүдийн нэг бол Монгол улсын гавьяа тамирчин Дугур Сүрэнгийн оюун болдог. Таныг ер нь эд барилж явах үед Монголдоо буюу гадаадын ямар хүчтэй өрсөлдөгч байсан бэ? Намайг эд барилж явах үед хуучин зөвлөлт холбоот улсын бүхчүүд надад эд одоо өрсөлддөг байсан. А манай Монголдоо бол инхээ байж н одоо энэ ямаа сууж н хойлогд орж байгаа байж н насан жаргал байж н ер нь хүчтэй өрсөлдөгч нар байсан л да. Одоо ер нь Белглазов Олимпийн 3 удаагийн авраг, дэлхийн 7 удаагийн авраг болсон, Хазар Исаев дэлхийн авраг болж исэн, Бузай Ибрагимов, Виктор Алексеев, одоо Америк Смит бүгдээр нь тэл барилж исэн бэ. Энэ Нямавит хоёр бол их олон жил нэг жинд цуг барилдсан л да. Хойлогд орж байгаа Нямаа, насан жаргал, одоо даваа сүрэн жив одоо бид хэд чинь хоорондоо бие бинийгээ тойроод хожилцоод явдаг улсууд байсан юм да. Энэ хойлогд орж байгаагаас л та бүхэн одоо халааг нь авсан уу энэ жинд? Ер нь шүү дээ яг л тэгж хэлж болно л да. Хойлогд орж байгаа бол ер нь би харих тийшгээл байсан л да. Яг тэгэхэд биш дээ хойлогд орж байгаас би эд барилж явахдаа одоо энэ өөрийнхөө эд өрсөлдөгч нараас айдгүй мөртлөө хойлогд орж байгаагаас л жаахан аюу яагаад гэдэг чинь ер нь жаахан айс гэдэг байсан. Яагаад гэвэл хойлогд орж байгаа чинь ийшээ хийх юмэг биш тийм ээ. Ер нь мэдрэгддэг ерөөсөө. Ийшээ хийх байх гэж мэдэрч яагаад биш дээ. Нөгөө тэгш дардаг ерөөсөө. Ямар ч тийм барьц байхгүй ерөөсөө. Тийм сони хүн байсан. Хойлогд орж байгаатай барилдахад тун хэцүү ерөөсөө. Энэ үгүй юу? Ер нь хойлогд орж байгаас л би өөр бол ер нь тийм ямар ч хүчтэй, ямар ч техник юутай туршлагатай хүн байсан би ер нь их тийм аюу ядгуул байсан юм. Хойлогд орж байгаас л би зүгээр таарчдаа бүр хөгшөрсөн хойнонд хүртэл айдаг л байсан юм ямар ч гэсэн. Манай орон зохиогддог байсан интернэшнл тэмээх олон улсын Аз зэрэглэлийн тэмцээн. Энэ тэмцээнд хамгийн олон буюу 8 удаа төрүүлсэн бүх бол Монголын тамирчин Дугур Сүрэнгийн оюун болдог. Энэ тэмцээний дэвжээнд ах トゥ Белглазов, Каскрет, Ибрагим гээд хожим дэлхийн олимпийн дэвжээнд нэг ус удаа төрүүлсэн дэлхийн хүчнүүд оролцож байсан гэж бодохоор манай оюун бол жоохон ямар шүүхэн энтэй болох нь харагдана. Хоёр Белглазовын нэг нь одоо манайд Сүрийн үеийнхний бас олон улсын тэмцээнд ирж барилж байсныг санаж байна тийм ээ манай өхөр хотнууд. Тэгэхэд та хоёр нь барилж байсан уу? Би Белглазовыг нэг тэмцээн болдог байсан шүү дээ. Тэр нь би Солонгост хожигдоод Солонгосын Белглазов ялаад би төрүүлж ирсэн. Тэгээ яг Олимпийн наадамд бид гурав яг тэр юугаараа байраас олсон шүү дээ. Белглазов төрүүлээд Солонгос мөнгө аваад би хөрөл авсан. Бид гурав яг ингэж байраас олж орж ирсэн. Тэгэд одоо Белглазов битээр нэг харьцаатай болчиход одоо ахад барилдаагүй тий. Ер нь зүгээр Белглазов ер нь тэр үеийнхээ хүчнүүдтэй Асмид энэгээд одоо дэлхийн хүчнүүдтэй таавал одоо барилдаж ингэж явсан хүн. Одоо ер нь тэднүүстэйгээр нь уулзаж өчөж байна уу? Олон улсын тэмцээнд уралдаанд ингээд бүгчүүд аваа явж байхад энэ тэрийн холбоо хэлхээ байдгүй юм. Байлгүй яах вэ? Таардаг би. Би чинь өнгөрсөн жил Польшид Сүрийн дэлхийн аврагт хүүхдүүд аваад очсон тэр Японы Томи Яма гээд дэлхийн авраг, 4 удаагийн авраг, Олимпийн авраг надтай барилж ирсэн Мексикийн дэлхийн аврагт тэрнтэйгээ таарч байгаа. Дэлхийн Олимпиад 4-т орж ирсэн Булгар Цоочевтойгоо таарлцсан. Цоочев Грекэд ахлах дасгалжуулагч, зөвлөх дасгалжуулагч хийж байгаа юм лээ. Ер нь их таардаг шүү дээ. Сүйд болноо хэдүүлээч ерөөсөө. Тэгээд охоо зангаа гарч юм уу Орос одоо юугаараа холиол сайхан ойлголцдог юм мэдчих та. Таны ер нь тэмцээнүүд чи амжилтыг харж байгаа. Та ер нь Аз ТV аврагын Азийн тоглолтод ер нь оролцож байгаагүй юм шиг байна. Тэгээд ер нь яагаад оролцдог байсан юм бол? Яагаад гэвэл намайг ид барьж яхад Азийн аврагт манайх ер нь баг оролцдог байсан шүү дээ. Хоёрдугаарт Азийн тоглолт, Азийн аврагт яг явдгийн маргаан
Нөгөө ингэж яхад би 4 удаа гэмтэж ирсэн. Азийн аврагт орох одоо тийм ёс үйл болов гэж өөрийгөө гайхаад идэх юм бэ. Данд яг гэж явуулдаг гэж битгэхээр гэмтчихдэг. Би яг нэг ч удаа явж үзсэн шүү дээ. Би 4 удаа орсон байсан. Интернэшнл хяналтад асуучлаа шиг. Интернэшнл тэмцээн гэж одоо манай орнд зохиогддог байсан. Азийн иргэдийн тэмцээн болдог байсан юм а. Би одоо анхаарч үзсэн. Тэгээ хөөхд байсан нэг университет тэгээд барилдаагүй. 77 оноос хойш барилдаж ихсэн. Тэр үе чинь 14-5 орнд ордог байсан шүү дээ. Иран, Япон зүйлүүд байхад ерөөсөө тэр юуны чинь 4-5 баг л ирдэг байсан ерөөсөө. Социалист хуучин социалист орнууд чинь бүгд ирдэг. Тийм л сайхан тэмцээн болдог байсан. Тэрэнд яг одоо энд санаж яхад Бузай Ибрагимов гээд дэлхийн аварга болж исэн миний чинд ярьдаг байсан юм байна лээ ер нь. Манай интернэшнл анх болж явах чинь манай алтан үеийнхэн чинь 73 оноос хойш болсон шүү дээ. Алтан үеийнхэн чинь баг ид шахуу байсан. Тэгээ ер нь манай тэмцээнд чинь ялагдаагүй хүн гэж байхгүй шүү дээ. Одоо Бурятийн Борис Бодаев гэж байна. Манай дэлхийн аварга болдог жилийн ирээл манай дэвжийн дээр баяраа тожигчхоол одоо зам баяраа тожигчхоол явж исэн. Манай дэвжийг ер нь хатуу гэж ярьдаг интернэшнлын дэвжийг. Чөлөөлөх яаж барилдгийг бол оюун бол харуулсан. Оюун болыг одоо ингээ харж байгаа хүмүүс бид их цоглог дэвжээнээр гарчаа хиймэртэй ер нь ялсан ялагсан жирээсээ дайчин энэ сайхан одоо бүхний хамгийн сайхан чанаруудыг бол оюун бол эзэмшсэн Монгол юм ховхон бүхний нэг. Соди Максар, Жигжди мөнхөд орлоогийн баян мөнх, Зэвгийн ойдов, Ганзандаржаагийн сэрэтэр, Төмөрийн артаг гээд эд бол Монголын чөлөө түүхийн алтан үеийнхэн. Эдний дараа оюун болдын үеийнхэн. Алтан үеийнхэн дэвжээгийн тэдэндэн алдрын дэтэм медалийн хурыг шаагуулan хүлээлгэн өгсөн. Тэднийхээ итгэлийгч энэ үеийнхэн алдаагүй лээ. За таны хоёр сайхан амжилтыг бол манай бүхэн орхотнууд бүгдээ хайртай ард түмэн мэднэ. 1978 оны Мексикийн дэлхийн аваргын хүрэл медаль, 1980 оны Москвагийн олимпийн хүрэл медаль. Ингээд ондараллаар нь 1978 оны дэлхийн аваргын хүрэл медалийнхаа барилдаануудыг манай үзэгчдэд уучлалнө. Ер нь энэ жил ер нь хүрэл медаль, цаашлаад одоо мөнгө алт авах ийм боломж байсан уу? Ер нь хэр багтаж яваад тэр жилийн дэлхийн аварга? Би ер нь 78-аас 85 оны хооронд л ер нь өөрийгөө ид байсан байх гэж боддгийг. 78 онд би дэлхийн аварга Томи Ямато хамгийн сүүл барилдсан. 5 оноогоор тэнцэж явж байгаад тэгээд яг өөрийнхөө хийдэг Монгол мэхэнд орж нэг оноо алдаж 5-6-аар хожигдож ирсэн. Дараа нь одоо зөвлөлт холбоод улс гэдэг байсан шүү дээ. Тэгэхэд чинь Бузай Ибрагимов гэж сайн бүх байсан. Тэрэнд оноогоор хожигдоод хүрэл медаль авч ирсэн. Олимпийн хувьд бол би Олимпиад 57-д биш 62-т барилдах хэрэгтэй байсан. Яагаад тэгж ийнэгвэл би тэр жил чинь 80 онд хавраас авахлал манайх чинь ингээд Унгар, Герман, Болгар, Польш одоо бүх тэмцээнүүдэд ордог байсан шүү дээ тэр үед чинь. Тэгэхэд би бүх тэмцээнүүд тэр 80 онд 62-таа төрүүлсэн байсан. 62-таа төрүүлчихсэн. Тэгээд яг Тбилисийн тэмцээнд юунд 80 оны Олимпиад 62 төрүүлсэн хэнийг Абушевыг би нутаг дээр нь 5-8-аар хожигдсон. Би цэврээр мөнгө медаль авч ирсэн тэгэхэд. Тэгэл би 62-т Олимпиад орсон бол би 62-т Олимпийн аварга болох байсан гэж өөртөө үргэлж тэгж бодож явдгийг. Тэгээд юунд миний бүх Европод барилж ирсэн улсууд 1, 2, 3 дугаар байранд орж байгаа юм. Тэг. Бүгдийг би тэр жил хожоод би Европод болсон бүх тэмцээнд төрүүлсэн. Тэг. 80 онд. Тэгээд яг намайг 57-д хасал гэсэн. Тэгэхэд миний жин 7500 байсан. Одоо 13 хил 500 хасж ийн гэсэн үг л дээ. За яг би 62-т орё гэсэн. 62-т орё гэсэн би юунд бүх тэмцээнүүд би 62 төрүүлээ. Одоо миний одоо 62-т надтай ингээд өрсөлдөх юу байхгүй байна гэж яхад. Тэгээд манай энэ дээгүүр шийдээл оюун бол одоо энэ хэрвээ оюун бол 57-д ороод шагналын оноо авах юм бол
манай улс дэвдгэр байранд орох юм байна гэсэн тийм нэг тооцоо хийсэн юм байлгүй дээ. Тэгээд намайг 57-д хасуулаад тэгээ энэ чи би 20 тоног 13 хил 500 гэдэг чинь энэ юунаас чи яаж хасагдах вэ? Хин ч гэсэн одоо хүнд штэ тэр чи одоо 61-ээс доош явж ихгүй хүний чин ч одоо юу ч хийгээд яагаад ч явдгүй. Тэгээд ямар ч гэсэн л тэгэл жиндээ орж нэг 6 ялж юу яасан да хөрөл авч ирсэн юм да. Ер нь хүрэл медалийн босгон дээр хамгийн хүнд барилдаа ер нь юу Олимпийн? Гэхдээ яг хөтэ хамгийн сүүл тэр Солонгосын бүхтэй барилдахад л гарсан л да. Тэнд 7-7-оор тэнцсэн юм би. Одооны оноогоор бол одооны дүрмээр бол би хамаагүй олон оноогоор хожсон юм байлээ. 7-7-оор тэнцэхэд бол би 9-7-оор хоцсон юм байгаа. Уг нь бол тэгж л манайх сүүлд нь бичлэгээ харахад 9-7-оор л хоцсон юм байлээ. Нэг мэдсэн чинь 7-7-оор л тэнцсэн байсан. 7-7-оор тэнцсэн тэр үед чинь эхний оноо гэдэг байсан. Тэргээр Солонгос авсан гээд 7-7-оор тэнцсэн хожигдсон юм да би. Белградовтой бол би барилдах ямар ч тэнхээ байгаагүй. Тэгэхээр би Солонгостой барилдаж гарч ирчихэд тэгээд би халаалтын өрөөнд хөл сатаагүй сууж хахад эргүүлээд Монгол гэж дуудчихсан. Тэгээ би ер нь хаана гიშгэж яваагаа мэдэхгүй ерөөсөө энэ гიშгэж явна уу юу цаал хөдөлж гин одоо ер нь юу гэж мэдэхгүйгээр барилдаж ижил юу яасан шүү дээ. Би уг нь тэг жаахан амарт байсан бол бас өөр л байх байсан байх л да. Таны дархан мэх ямар мэх байсан бэ? Дархан мэх гэж байдаг л да тийм ээ. Тэр дархан мэх хийж биш хамгаална гэж бас байдгийг. Тэгтэр зэргүй шүү дээ. Би бол ер нь тэр дархан мэх гэж би ер нь яг таарлцсан таарлцснаа ер нь тэр өрсөлдөгч ямар сул тал байна, ямар алдаатай тал байна. Энэ дээр нь шүү бүх мэхээ тохируулж л барилдна гэхээс заавал дархан мэх гэсэн юм байдгүй. Ер нь зөв дархан гэх юм бол гадаадынханд эвгүүл байдаг байсан. Би аль талд нэг талд нь итдэг нөгөө итэд тавьсан хөлөө суглаад авангууд нь буцаага зөрүүлээд хавир цогтөг, хутгадаг, тогтдог тийм босоо дуу юм л гадаадынханд эвгүй байдаг байсан байхгүй. Тийм мэхээр бол би гадаадынхантай ер нь нэлээд өрсөлддөг байсан. Хамгийн гол нь дархан мэхинд нь орно гэдэг тийм ээ. Дархан мэхийг хамгаалаад байх юу биш шүү дээ. Тэр чи дархан мэхнээс нь яаж зайлах вэ? Хаанаас тэр чи хаанаас барьж хийж гин? Тэрний чи биш тийм ээ. Хаанаас нөрөг би болчмоор байна. Гэдгийг чи өөрөө мэдэрч ийн үгэхээс энэ чи дархан мэхтэй шүү гэд ингээд яагаад ах юм байхгүй. Цэрвэд ах юм байхгүй шүү дээ ер нь бол. Үнэхээр ин урд тавтай. Оюун бол шиг одоо дархан даацтай, ийм авиаслог хурдтай, ийм шийдэмгий олон талын аг байлтай юм бүх бол одоо байхгүй юм л дээ. Тэг үнэхээр ин одоо манай сорн одоо байсан. Ийм бөхчүүд ер нь бол улс таанд төдөг манай одоо энэ интернэшнл тэмцээний одоо 7 удаагийн мэд мэдгээр улсынхаа 11 удаагийн авраг дэлхийн одоо олимпийн одоо хөрөд медаль авсан ийм алдартай бүх. Ер нь бол өөрөө юм бол одоо ямар шийдэмгүй тийм зоримог маш одоо барилдааны олон хувилбар гаргадаг. Одоо энэ дэм бол энэгээрээ ч одоо олон дэлхийн алдарнуудыг одоо дээш нь харуулж далайн ширхүүлж явсан ийм одоо манай үлгэр дуурайл болсон ийм хүн шүү дээ. Улс орон зах зээлийн харилцаан шилжихэд их спортч энэ замаас гацсангүй. Бүхэн хангай клуб байгуулагдаж, ерөнхийлөгч тогмод Максар багш нар олон сайн боксчуудын дотроос оюун бол гавьяатад л энэ клубын дасгалжуулагчийн албыг даалгалаа. Итгэлийг нь таралдсангүй. Хангай клубийнхэн өсвөрийн үеийнхэн дотор он аврагалж тэрч байтугай насан туршидтын тэмцээнээс медаль шүүрлээ. Зөвхөн спортын хүний зам нь л одоо дундаан ялалт амжилт байдгүй. Бас алдаа баяр гуниг хосолж байдгаа. Энэ нүр багтаж байгаа тийм ээ. За энэ тэмцээнд энэ жил ер нь болно доо гэж бодож байгаад бас харамсалтайгаар одоо бодсондоо хүрч чадаагүй тийм үе байсан уу ер нь? Байлгүй яах вэ? Югославийн 81 оны Югославийн дэлхийн аврагт Виктор Алексеев тэр Америкийн ленд Польшийн Скубач бид дөрөв нэг одоо хэсэгт орцсон. Тэгэл яг би хин оноогоор ялгцсан. Виктор Алексеевд оноогоор ялгадаад Виктор Алексеев хинд Польшид оноогоор ялгцсан. Тэгээд дараа нь хинтэй барилдаад би
Скобочтой, Польшийн Скобочтой барилдаад 9-0-оор хожоод дараа нь би Америкт барилдаж байгаа. Ленттэй барилдаж байгаа. Ленттэй барилдаад би 3-1-ээр хожоод хэсгээс нэгээр гараад мөнгө медаль та болчихгүй юу. Хэсгээс нэгээрээ гараад мөнгө медаль аваад үдээс хойш аврагын төлөө би Болгарын Штировтой барилдах хэрэгтэй байсан. Тэгээд яваад ирсэн чинь үдээс хойш миний нэр байдгүй тэр юун дээр нь онолтон дээр нь. Тэгээ би гайхаад энэ миний нэрийг буруу бичдэг юм болов гэсэн юм бодол байж исэн чинь Дамдишар багш ирээд гэж энэ чи миний нэр байхгүй шүү дээ. Чи байж чи тэр юунд би халаалтын залд очиод юм хийчихээ. Тэгсэн чинь надад ялагдсан Польшид энэ талд би халаалт хийгээд миний хажууд энэ одоо яаж байгаа юм бол та гэсэн юм бодол ингэ байж исэн чинь миний нэр байхгүй байж байгаа л тэр юугаар нь чанга ирэгчээр нь хэнийг дуудаал нөгөө Польшич яваа явчлаа. Араас нь дагаад харсан чинь нөгөө Польш чинь Штировтой аврагын төлөө үздэг юм надад ялгцсан. Тэгээ ингээд сүүлд нь асуусан чинь яг хуу Америк бит хоёрыг 3-3-аар тэнцүүлсэн байхгүй юу. Тэгээ 3-3-аар тэнцүүлээд ингээ харсан чинь Монгол хожигдсан байна гэд ингэсэн байж идэг. Тэгээ би чинь 3-1-ээр хожоод гараа өргүүлээд явцсан хүн шүү дээ. Тэгэхэд л би өстө үнэнхээр яагаад би тэнд харуулсаад байна гэвэл Штировыг би нутаг дээр нь яг тэр хавар нь хожигдсан байсан байхгүй юу. Нутаг дээр нь хожигдсан. Тэгээд би ер нь энэ жил энэ удаа би авраг боллоо гэж бодож байсан. Ямар ч гэсэн би Штировыг хожино гэж өөртөө итгэлтэй байсан байхгүй юу. Ингээ энэ жил бол дэлхийн авраг би гарцаагүй боллоо гэж би одоо өөрийнхөө багийн нөхдүүд одоо би ямар ч гэсэн Штировыг ялна гэсэн итгэлтэй байсан. Тэгээд ингээ хасагдаад юу ч хүү үлдсэн. Зүгээр өөр ирэхгүй зүгээр нөлөөс бөмбөрөөд явчихдаг юм байл ерөөс. Энэ бүгчүүд энэ тэнд явдаг, уцаан төлөөж бүхийн барилдаан бэлтгэл сургууль цугларалт гэж яадаг энэ олон бас хөгжилтэй явдлууд гардаг. Энэ сайхан гэгийн үеийнхэн дарсамжаас хойшлаач манай үзэх шүү дээ. Тэр жил Унгарийн олон улсын тэмцээнд барилж ирсэн юм аа би. Тэгээд тентхийн одоо Унгарийн дэлхийн аваргын медальтай Европын аварга бүхтэй барилж ирсэн. Тэгээ 2-2-оор тэнцчихэд одоо нутаг дээр намайг торгочих гээд. Зүгээр зогсох тэр зэрэг юу яачих гээд над торгуул ирчих гээд. Зүгээр ууршаа яваад барилдгийг ихтер зэрэг тэр чинь намайг ханаад ерөөсөө зүгээр хөдлөгдөө. Тэгээ одоо ингээд торгууллаа да гэж бодоод хоёулаа ядарчихсан. Тэгээ ингээд байжсэн чинь Мөөе багш тэр эдчин сайдын тэндээс л мөнх хот авраг тэндээс л буугаад ирж явна. Тэгэхэд мөнх хот багш биднийг авч явж ирсэн. Тэгээд Мөөе багш нэг юм хэлэхэндээ нэг юм зөвлөхөндөө л гэж бодож ирсэн би. Тэгсэн чинь Мөөе багш тэр дэвжиний хажууд эренгүүтээ тэгдэг юм байна намайг. Олгоо чи буугаад чи хэвтээд өг гэдэг юм байна. Тэгтэр зэрэг энэ хүн өгөх гэж явахад энэ чинь юм зөвлөх гэж ийн гэж бодсон чинь нөгөө хүн чинь хэвтээд өг буугаад өг гэж явах тэр чинь хүний шуур хөрнө өстэй. Тэгээ нөгөө тэгтээ чи үзэж өстэй бүр үдсээр байгаа нөгөө тэг чинь ингэ дарж чаад би халаалтын өрөөнд сууж ялаа би. Тэгсэн чинь нэг том шаргуутал хүрээд ирлээ. Би чи мэдлээ. Энд чи Мөөе багш байна да гэсэн чинь тамхи энд ингэ зооцсон. Олгоо шарын сайхан хөрглөө дөө гэж толгор балгачихаа яваад гэсэн. Тэгээ Мөөе багш мэдж яахгүй юм. Энд чи одоо ялагдлаа. Шарыг хөргөхгүй бол болохгүй юм байна. Ирлэх нь биш. Тий. Тэгтэр зэрэгш тийм заавал уурлуулж ийж юу яаж Мөөе багш их хайхтар хүн л дээ. Намайг жоохон бахад Мөөе багш өөрөө олгоо гэж нэр өгсөн. Анх шигшээд орж яхад л юм уу да. Тэгээ ингээ олгоо шиг юм одоо энэ тэнд олгоодод яваад ах ин чи юу хийдэг нөхрөө чи ямар бэлтгэл хийгээд байгаа юм чи гэдэг. Тэрнээс хойш манайхан бүгдээрээ намайг олгоо гэдэг болсон. Хуйдчуул намайг олгоо гэдэг байхгүй юу. Дугар сүрэнгийн оюун болд алдрын оргил түрээд санаа намарсангүй. Тэрээр бас дахин нэгэн шинэ оргил өд масаж эхэллээ. Тэр бол түүний дасгалжуулагчийн хөдөлмөр. Хангай хөлөв өнөөдөр хичээлж байгаа хүүхдүүд 2004 оны Олимпийн тэнгэрт эх орныхон алтан соён будал баг мандуулж багшийнхан авсан медалуудын өнгийг хувиргах ёстой. Энэ бол оюун булгавьяатын туйлын зорилго. Ясны тамирчин хүн гэдэг зүрх сэтгэл хөлс хөдөлмөрөөр зориулсан их спортон хязгаарч орхидоггүй яруу тод биш энэ билээ. Ер нь залуу үеийнхэндээ хандаж
та ер нь ямар хайрлахсан болоо? Гэхдээ хамгийн гол нь тамирчин хүн гэдэг чинь бие хайрлаж тамирчин хүн гэдэг чинь хамгийн гол нь бэлтгэн сургуулаа бүх юмдаа л хичээл чармаалттай ийм л байх ёстой байх л гэж боддог юм шиг бий. Чандмын студийн уран бүтээлчид аваргууд нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг үзэж та бүхэнд төлөвлөлөө. Ингээд оюун булгав яатын маань шавнар Олимп дэлхийн аваргууд болох болтугай гэсэн өрөөлөөр энэ нэвтрүүлгийн жаргаяа.